Сайн байцгаана оюутнуудаа. Хүний хөгжил харилцааны ёс зүйн эрх зүй хичээлийн удирдгал хичээл эхлэхэд бэлэн болоод байна. Хүний хөгжил нь сүүлийн жилүүдэд дэлхийн нэрт эрдэмтэд мэргэжилтнүүдийн томьёолын ашиглаж эхлээд байгаа эдийн засаг, нийгэм, улс төрийн тухай онол аргачлалыг хэлж байна. Харин одоо бидний ярилцах ёстой зүйл бол хүний хөгжлийн эцсийн зорилго, зорилтын тухай асуудал байгаа. Хүний хөгжлийн эцсийн зорилго юу вэ? Энэ бол хүний сайн сайхан амьдрал. Энэ бол бидний амьдралын мөнхийн сэдэв байх болно. Тэгэхээр хүн бол ерөөсөө аль ч улс орны нийгмийн хамгийн үнэт зүйл байдаг. Тийм учраас үүн дээр тулгуурлан хөгжлийн хамгийн гол зорилт нь хүний урт удаан хугацааны турш эрүүл сарвал бүтээлчээр амьдралынхаа тэр орчин бүхий нийгмийг байгуулах юм аа гэж хүний хөгжилд тодорхойлсон байдаг. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө хүний хөгжил гэж юу вэ гэдэг дээр өөрийнхөө үзэл бодлоор хариулаад үзээрэй. Хүний хөгжлийн талаарх маш олон тодорхойлолтууд байдаг. Үүнээс хамгийн ерөнхий тодорхойлолт бол хүний хөгжил нь хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх үйл явц юм а гэж үздсэн байдаг. Үүнийг бол үндсэндээ эдгээр сонголтууд нь бол хязгааргүй мөн цаг хугацааны туршид өөрчлөгдөж байдаг сонголтуудыг хэлж байгаа юм а. Тэгэхээр бидний ярилцах ёстой дараагийн асуудал бол сонголт гэж юу вэ гэсэн асуудал гарч ирж байна. Хүний хөгжлийн талаарх ерөнхий тодорхойлолтуудаас дурдах юм бол хүний хөгжил нь хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх үйл явц байдаг гэж үздсэн байдаг. Тэгэхээр бид нарт сонголт гэж юу вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр хандлага бол сонголт юм аа. Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд ухаалгаар сонголтоо хийх тийм зайлшгүй асуудал хүн болгонд бол тулгарч байна гэсэн үг. Тэгэхээр сонголт хэний гарт байдаг вэ? Сонголт бол мэдээж эерэг хувь хүн бүрт сонголт байна. Хамгийн чухал сонголтуудыг бид нар яаж хийх юм бэ гэхээр хизээ, яагаад, ямар гэсэн асуултанд хариулагдахаар сонголтуудаа хийх юм бол тэр сонголтнууд маань маш оновчтой, зөв, мөн таны хөгжил хувь нэмрээ оруулах үс байдаг байна. Хүний хөгжлийн үүднээс сонголтыг тайлбарлах юм бол сонголтууд нь хүн өөрийн чадварынхаа хүрээнд бий болгож байгаа хамгийн сайн сайхан байдлаа хөндөхгүй, мөн өөрийн сайн сайхан байдлыг бэхжүүлэх тэр бодит боломжуулыг хэлэх юм аа. Энэ бол хүний хөгжлийн үүднээс сонголтуудыг тайлбарсан тайлбар байна. Хүний хөгжлийн үзэл баримтлалуудаас дурдах юм бол нэгд хөгжлийн төвд нь хүн байх ёстой. Энэ бол мэдээж эерэг. Хоёрд бүхий л хүрээнд хүний сонголтыг өргөжүүлэх ёстой. Үнийг хүн бүр өөртөө бий болгоно. Гуравт хүний хөгжил нь хоёр гол хэмжүүрүүдийг онцолдог байх нэ. Дөрөвдүгээрт нь хүний хөгжлийн дөрвөн үндсэн багантай. Үүнд тэгш байдал, доктортай байдал, бүтээмж, эрх мэдэл гэсэн дөрвөн баган байдаг байх нэ. Сүүлийн үзэл баримтлалт болохоор хүний хөгжлийн загвар эдийн засгийг төдийгүй нийгмийн бүхий салбаруудыг хамардаг байна. Тэгэхээр хүний хөгжлийн үзэл баримтлал, түүнтэй холбогдох сонголтууд маань бүх салбар шинжилгээ ухаануудад байдаг байх нэ гэсэн ойлголтыг та бүхэн авч байгаа хаа гэж найдаж байна. Хүний хөгжлийн асуудлын дөрвөн онцлог шинж гэж бас гол ойлголт бид нарт тулгарч байна. За үүнд болохоор хүний хөгжлийн асуудал нь боловсруулалтын шатандаа явж буй загварна. Хүний хөгжлийн асуудал нь салбар хоорондын мөн энэхүү асуудал нь үйл ажиллагаанд чиглэгдсэн мөн олон талын хэмжүүрүүдтэй байдаг байна. Тэгэхээр ерөөсөө хүний сонголт боломжуудыг эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн бүхий л хүрээнд өргөжүүлэхийн зэрэгцээ сонголтын эрхтгш байдлыг үүсгэх нь хүний хөгжилд хамгийн чухал хүчин зүйл болдог. За тэгэхээр бид нарт дараагийн ярих ёстой зүйл бол хүний хөгжлийн эцсийн тэр зорилго нь юу юм бэ? Хамгийн эцсийн тэр зорилго. Тэгэхээр үүнд хүний хөгжил мөн бусад судлаачид эрдэмтэд юу гэж тодорхойлж байна гэхээр хүмүүс эрүүл аж төрөх, урт удаан наслах, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчныг өөрсдийнхөө сонголтоор бүрдүүлэх. Тэр явдал бол хөгжлийн эцсийн зорилго нь байна. Тэгэхээр хүний хөгжил нь үйл явц, цаашлбал үр дүн, тэгээд хүмүүсийн хөгжил мөн хүний төлөөх хөгжил байдаг. Яг энэ ойлголтыг оюутнууд маш сайн ойлгох хэрэгтэй. За мөн хүний хөгжлийн үндсэн дөрвөн зорилт байдаг. Яг энэ зорилгоудын дор. Тэгэхээр хүмүүс ерөөсөө эрүүл аюулгүй байх, эрдэм мэдлэгтэй байх, эрхэлсэн ажилтай, эглэг бүтэн мөн сэтгэл амар амьдрах гэсэн үндсэн зорилтууд байдаг байна. Энэхүү хичээлээр хүний хөгжил гэж юу олох, хүнийг хэрхэн хөгжүүлдгийг, хүн өөрсдийнхөө сонголтод хэрхэн анхаарах юм, энэ бүх асуудлуудыг бид нар ойлгож авахаас өмнө өөрсдийгөө таних нь хамгийн чухал асуудал болоод байна. Орчин үед оюутнууд маань өөрсдийгөө таних,
Өөртөө таньснаар өөрийнхөө ямар чадвартай мэдэх, ямар авьяас чадвараа яаж хөгжүүлвэл яаж амжилтанд хүрэх гэх асуудлуудыг шат дараатаагаар шийдвэрлэдэг. Үүний тулд та эхлээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Би хинбэ гэсэн асуултыг өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Энэхүү хичээлтэй холбогдох дараагийн асуулт бол та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Олон талаар авьяас чадвар, урлаг, спорт, за мөн сонсох, сурах арга барилтай холбоотой олон чадварууд байж болно. Та энэхүү асуултанд заавал хариулаарай. Та өөрийгөө таньсан, за мөн өөрийгөө яаж хөгжүүлэх төлөвлөгөөтэй. Үүний араас юу орж ирэх вэ гэхээр таны зорилго. Хүний хөгжил хичээлийн удирдгал хичээлээр бид хөгжил гэж юу болох, хүний хөгжил, за мөн хөгжлийн эцсийн зорилго, зорилтуудын талаар ярилцлаа. Тэгэхээр та бүхэн энэ талаарх мэдээллүүдийг маш олон мэдээллийг сурвалжаас нэмэн дэлгэрүүлж уншаад, за мөн хамгийн сүүлд би хинбэ гэсэн асуултанд хариулж ирээрэй.